Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ? Эхэллээ шүү. За билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ өөй. Хожоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юу хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үдсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тус байдаг болохоор орхол юм бол шууд л хүлчгдэг гэсэн. Их хүйтэн байх та. За ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихв үү? Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдхүү? Мэдээлгүй яах вэ? Имэн дээр үед тэр хааны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж. Багшаа! Хайрт минь! Агэрэ. Намайг тавиач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бус шоколадуудыг шгсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь тусъя. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан ч хэтэрхий бадууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа. Тэгье. Бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг харда. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний мэнд. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ?
Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Устасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилд нь туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нураж эмээ гэхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны бууз байхгүй. Ноён талха энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж. Тийм ээ. Жодоогаар ханыг нураах гэж үзсэн ч нэмэр алга байна уу? Их хатуугаан байгаа мэлхмээ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талх ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ир. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талх байна. Ноён талх гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Хөөе, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг байхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгыг хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энүүгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханан дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханан дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ, ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ихээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм уу? Тийм ээ. Төлөвлөсөн яс хор болчихлоо. Гэхдээ ноён талхаа хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чин талх хийгээд хамаг бие хөшчихөл байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Сойлог цаг нь болж дээ. Тэр хан дээш өргөгдөж байна. Ноён талхны зүп байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Хөшөөнгөр минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта сойлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цуглжихаар харахад сайхан юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна. Талхны муглаг хотын үсчин.
ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шуудраг гос байна. Хэмтэн. Би одоо яаж юм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Нэг чи хичээчхэн бууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс. Танд үсчий багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалх юм? Амтд гэрэн гэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш шинхэн бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шинийг чинь бас авах цаг болж байна. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш шинхэн болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмэ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгахчихсан найзаа. Энэ байх нэ талах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмээ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй л байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнц хөнжгөөсөн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маань хэмээн. За чи гэртээ харж хүүгэлдэгээ үзтэй жаалаа. Харуу надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачиг хүүхэд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажиллах байхаа. Ингэсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусдаа. Нэг долларын шарж Чаддсан гүйцэлдээ хөгшин талах минь. Одоохон би барай дээр ирэх юм аа. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэгэллээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Агцахаа хүндлэхийг цаагаад байна. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй ч. Аваа, та зүгээр үү? Авиг минь зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төвд
Нөө, ноён талхыг ялангууд манай өсчин өөчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үс чи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм жигтэй юм аа. Бодит байдлыг хар. Аав чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. 7 хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болоо. Байцаараа энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай та. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялагдчих хичээ. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи ихлээсээ ялмаар байна. Одоо бардамнах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байна. Бардам зангахай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё юм болох Хамгийн анхны Брэд Барбер Продонт тавтай морил. Бүгдээрээ өсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхий хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ 900 тэмцээнээс 900 ялсан 80 талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Ботом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаала. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гөөх болов. Одоо харцгаая. За. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүх нэг шийдэх. Бүх чадлаараа хичээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж байгаа шүү. Хөөх тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг юм бэ? Юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талах зүгээр л өөргөө биелүүлж байгаа шиг байна. Сайн сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Хогорчлоо. Талх өмнөх шигээ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. аваа. Таны төлөө би ялнаа. Таны өсчин Хөөх тэрийг хардаа. юу вэ? Талх өсчин ахад чадсан хүмүүсээ. Ялагдж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лог бүтээлээ. Үгүй байлгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талх. Сима. Баяр хүргэе. Би ирлээ аваа. Хүмүүний тэмцээ юу болов? Урмэгч угаас дуучлаараа үнэхээр хичээсээ дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талх гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх, тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалхууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ялвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болъё гэвэл шаргуу зүтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирэх мэ. Та үнэхээр даах шүү.
Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шаралхаад байна уу? Заавал хариуч барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлалаа. Ашиг баярлалаа ихмэ. Ачиг чи заавал гаруулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байх мэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төвгүүд чихэн алгав. Үзээлцэх нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сарбалны өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дуу чинь юу вэ? Энэ үү? Алдартай макарон амтлагийн гүзээлдэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүй чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсож бай. За юу. Мэдлээ. Энэ макарон байна. Үнэхээр үтсэн чи юм аа. Үнэхээр хөөрх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мака. Би итгэж чадахгүй нэ. Ой чи юу хийгээд байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглийн хөгжим л сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон. Чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Өсөө янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зурагтаар гардагаас хамаагүй хөөрх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг өсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм бидтэй ноён талхаа. Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё үс засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе сүү. Ноён талх угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэндээ ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Бужиг гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу юм. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шин дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Юу болоод байна? Юу болоод байна?
Ноён талхаа сүү бүр макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучтад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэл дээ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л өсч гисэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг юм. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч, гарын үсэг зуруулах, шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах өдөрлөг. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Дуучид сонирхохоо болоод үс засаг тал анхаарлаа хандуул. Алуу. Хүү, шүтэн бишрэгчдийн уулзалтанд очихгүй өнгөрөх шахсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихснэ гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Дахиад хасагчлаа. Харин тийм угаасаа сонгогдохгүй юм байж яг ч бүтэн 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг ээ. Өвдөр талхнаас л болж байгаа юм. Хэлэх чуг алга да. Тэр яхав энэ ноён талх хайцсан болоо. Тийм ээ. Макарон. Ямар Бинч тань хоо. Сайн уу хараа? Макарон. Ууцаагүй утсан байх шүү. Миний засалт байна. Ингээд заамаа дараагийн хүн ирээрээ. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ ирэх мэ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа ирэх мэ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэлт ирлээ. За. Яагаад ийм их юм ирдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна ирэх юм бэ? Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ, макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгүүл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явчгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос урагдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макарондаг ууч үзээрэй.
Тоглолт нь арай л эхлээгүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдрийн тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны ээж бүрдлийг бүгдийг авчгаж Энгийн талах биш бай. жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү. Хаашаа хүрээд ирдэ? Шоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүүнтага макарон хайртай шүү. Сүүнтага макарон хайртай шүү. Дадлагжигчийн нууц. Хог шүүрдэхтэй шүүрийг ойролцоогоор 45 градуст барьвал үр дүн нь хамгийн их байдаг. Ихэм сурч байна шүү. Ингэн гэж хэм мэдгөө. Ноён талх хамгийн мундаг. Хичээж ажиллавал би нэг л өдөр ноён талх шиг болох болно. Чи зүгээр үү? Битгий хөдлөөрэй. Би туслая. Өглөөний мэнд би ажиллахад билээ. Тэгээд яагаад дадлагжигч болох гээд байгаа вэ? Би нөгөө хизээнийг өдөр тань шиг агуу өсчин болмоор байна. Сайхан юм. Даанч одоогоор манайх өсчин шинээр ажилд авахгүй. Ойлголоо. Сүү. Чи туслаач тэхүү. Ойлголоо. Гүнжээ. Та Босороо гүнжээ. Борхон минь. Гүнж юм уу? Тийм ээ. Ирэх 10 жилийн захиалга дүүрсэн. Энэ их мөнгөөр багтаах газар алгаа. Хүлээгээрэй. Би маш том алдаа гаргасан байна. Ийм их авьяасыг би алдаж болохгүй шүү. Хөлч нь их хүчтэй юм шиг байна. Үсчний газар ажиллахад яг тохирно. Тийм гэж юу? Хүчрэх хөл чухал. Өдөржин удаан зогсдог болохоор хүчтэй байх ёстой. Тэгвэл би төрөлхөн авьяастай гэж юу? Тийм ээ. Маргааш өглөөнөөс ажилдаа ороорой. Хоцорчлоо. Баларсан юм аа. Уг нь ерөөсө хоцорч байгаагүй юмсан. Яг цагтаа ирлээ шүү. Ямар хариуцлагатай ажилт юм бэ? Сүү, хадагтай ялуу би юм худалдаж авч хаад ирээ. Хойлнуудыг арчиж цэвэрлээрэй. Гял олцлон сайхан арчаарай. За, мэдлээ. Санаа зовлтгүй ноён талхаа. Хийснээр нь гэлацтай сайхан цэвэрлэн дээ. Гүнжтэй. Ноён талхны хийснээр тойл цэвэрлэхгүй бол танд уурлаа шүү. Нөө нэрэ тийм л дээ. Юу хийх ёстой вүлээ? Хөө, энийг л жинхэнэ гялалцах гэнтэй. Тийм ээ. Чи үнэхээр мэдрэмжтэй юм байна.
ах уу? Би энэ ажил гэдэг билүү юу гэдэг вүлээ? Энэ юмыг хийж сураад байх шиг байна. Хэмбэ? Хэн ингэ хайчихва? Миний машин. Их хожиг харагдаад байгаа. Бас л хог юм байх гэж боддог. Гүнжээ. Таны хүснэ. Хожигч зэвэрсэн нэмбэг шиг өнгөтэй машин унаж явах хэцүү байдаг байх гэж бодсон юм л да. Тэгээд бүх машинаа аваад иргэсэн. Та миний машинаа сонгоод хэрэглээрэй. Чи нэг л өдөр агуу усчин болно. Алдаага залруулчихлаа шүү дээ. Ийм сайхан машинтай болох гэж. Сайн байна. Усчны газрын сургуулийн хугацаагаа дуусгасанд баяр хүргэе. Онц суралцлаа. Гэрчилгээг аваарай. Хөлөгт 5 таймаар. Баяр хүргэе. Сайн байна. Манай гүнж чадлаа шүү дээ. Та үргэлжил ийм хүчтэй байдаг гүнжээ. Тийм ээ. Гэхдээ цаашид би энд ажиллахгүй. Юу гэсэн үг вэ? Намайг гэрчлэлтэй болчих юм бол өөрөө ажиллах хүсчний газар нээж өгнө гэсэн юм л да. Намайг сургаж өгсөнд баярлалаа. Бидний хөдлөр авах. Тэнгэр минь зав гардаг л байгаа да. Хөгжилтэй байх та. Юу вэ? Талах үсчин гинүү? Гүнж талах үсчнээс сурсан юм уу? Гүнж заасан гэхээр гүнжээс ч мундаг гэсэн үг шүү дээ. Тэдний үсчин рүү явъя. Угаасаа талах үсчин шилдэг. Явъя, талах үсчин дээр очие. Собора пангийн шохорхол. Баларсаа би хоцрох нэ. Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай таваарай. Наад талхаа зогсоогоорой. Зогсоод. Хэдв чинь буцааж өг. Би чамтай зодтолтмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яах вэ? Царай мута хачин амтэн. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ би. Чи бэртээгүй үз? За тайвшраа. Зүгээр л догвэ. Маа хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж байгаарай. Би дараа чамайг хоолн дурмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа? Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно. Зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой биз дээ? Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Ойхот хатуу арьсан тэнч дуртай биш. Тэгээд арьсаа яах вэ? Чадвал холтосноосоо сал. Наад чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэх үү? Их олон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талах үсчээ? Өө. Их л ажил болох юм дээ. Хамрыг ч дасч болно. Бас бадбиг үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холтос чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу?
Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхмээ. Жаахан өвдөлтийг тэсн үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгээр хөдөл. Нарийн ажиллагаатай шүү. Зөндөө удах нэ. Гоё амттай байна. Тэр үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг. Хоолдог маск гинүү? Эдгээр хөдлөөрэй. Тэсэрэй. Маргай сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талах уулзгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ үлрэлд модонд орж байгаа хөнгө цайвар ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа эрхмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи сопоро талах хэвээрээ байгаа учраас илсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо эрхмээ. Балдарсан. Хурд явъя. Хоцормооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрдээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Баяртай. Хоцорсонгүй шүү. Энийг зарч чадахгүй бол ач зээлэртэ билег авчаад. Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Эх хүн ч үү дээ. Болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Холтос минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Баларсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Яасан их уулздаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэн. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа цэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдэг нь яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээ сэгсэлэгч гисэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгöd хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабар. Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабар? Надтай болцмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй. Тэнгэр минь, миний сайн үс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чи ч гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Оноо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талх байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөд өрөөсөн гартаа хайч нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж.
Энэ муу талах төрхтөө дургу хөрмээр байж. Тэгээд зогсохгүй. Аа? 3 настайгаас эхлээд ганцаараа ус тасаж эхэлсэн. Ээж аав маань ус чин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвээ хинүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ. Тийм ээ. Тийм. Энэ муу дургу хөрмээр талхны хандыг хаг дарах юмсан. Нэрэ яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няц дарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Яа. Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хавь тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед эн чинь ариун цэвэр өрөөний хог ясаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү. Тарж чадахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгцэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан аа. Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жаала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яазуу. Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил юм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсчин болох байлоо. Үгүй. Юу? Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй. Өөдгөртэй штэ. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зүүндээ их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайцсам атгаж төрсөн гэв үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энэ дээрж байсан бай. Аваа нөгөө. Хаач чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгаасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь улаан буурцгны бомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн мэт дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй бдэн байсан байх шүү дээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад өөх юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа! Яаж байгаа чинь энэ вэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа, чи яаж байгаа чинь энэ үү? Эрхмээ, уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талхаа, чамд яагаараа хийж чаддаг юм ганц байдгүй юм бэ? Багэт, юу болоо вэ? Эрхмээ, талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ талхаагаа яах юм? Цагтаад өгнө дөө. Нөгөө Талхаа, өнөөдөртөө ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөртөө гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ золгоос болоод бүр яахаа мэдэхгүй байна.
Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шөнө чиний мөрөөдлийг би тастатаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр хүнгэлсэн царайг нь харда өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна та. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Алах хийцээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаавас. Энэ муу талх чинь энд тэндгүүд орд үзэгдэж байх шив. Гэрлүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын дээр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсний газарт баахан л загнууллаа. Жон та ярьж байдаг. Амьдрал нь дэндүү хүнд болгоор солиорчсон юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэхин. Багийнх надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу? Үсчин болохоо болиод нутаг руугаа бууцъя да. Юу? Үсчин болохоо болно? Минь яаж хань энэ вэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гисэн салъя да. Сайн суулгах. Эци юун тэнийг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгээд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг ус чинь болж чадах уу? Хамгийн шилдэг ус чи? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд ус чинь галзархаа. Галзархаа гэсэн үү? Гэхдээ л ус засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг ус чинь болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт ус чинь дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Цамаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хэн чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс цасгатаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоё янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харалта. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгочихвоо? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би эхлээд ирсэн за. Үгүй, би эхлээд засуулна. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ? Яа, цаг хугацаагаар аялагч намаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдэ. Чипс хаан юм хачин ус асалтай болчихвоо. Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулал та. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг вэ? Тэр бол би юу ч хэлэх вдэ. Юу вэ?
Шокогийн инээмсэглэл. Шоко өөдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яаж гисэн бэ? Өнөөдөр бол талхны мухлаг хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр гол үгэн жаргалтай. Би талхны мухлаг хотын захиргаанаас явж байна. За, тав морил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрх байна. Зя. Ажилчдын цалингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж өгөх шиг байна. Үгүй байлгүй манай ажилчид жаргалтай. Хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эрхмээ, энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээлвэ. Надад тэр мөнгө хэрэгтэй штэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр инээмсэглэж гэж болдгүй мө? Миний тэнэг царай энд ч инээсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Би инээш гэдэг үзье. Хардаа. Энэгээр таныг цаавал инээж гэнэ. Хинт гэж хурж байна. Юу талхны. Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоко хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? $1 төлөө хинч ирэхгүй штэ. Хөөе, энд $7 болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа морилцгоо. $7 супер шагналын төлөө Шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд эхний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхий үнэртэй хэдийч дэндүү хөөрхөн царайтай хэслэг. Шоко, би чам татгалзах аргагүй юм альчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгожээ. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд минь шоу юу? Энэнд инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа, энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ. Энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөдөө штэ. Бадачтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясалгах шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд галуун температурт түлэгдэн. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ, хайр цэгэндээ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг инээлгэхээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхий өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө шатсан чи яах Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөж бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэнэ гэж бодож хэлвэдэг. Одоо хашигташин уу? Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү.
Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наад инээдэг чинь засаад өгье. Ой, наад мөнгөг батлан гаргахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч бичээл эргэж ирээсэ. Гэхдээ л тэмцээн өрсөлдөнтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоко хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусад чиг жаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн бидтэй. Танд илгэмж ирсэн байна. Илгмэ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Харин үсгээр Таад баярлаж байна. талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалганд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүмүүсийн ажилтан. Баяр хүргэе. Энэ шагналын $7 чинь их боллоо.